Сайн байцгаана эрх мэдэгчтэй. Геополитикоо Монгол суугийн ээж нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. За сайхан тусч гэнэ үү? Эрдэнэчилүү сайхан. Баярлалаа. Сайхан тусч байна. Одоо баг намарч гин гэж баг хэлэхээр болцсон байхаа та. Намрын ихэнх сар гарчлаа. Сайхан бидтэй. Сайхан. За та бодохоор энэ 100 завгүй байлаа. Тэгээд 100 ч бас завгүй байдаг үлрэл юм байна. Тэгээ хэсэг завсарлаа. За ингээ сүүлийн үеийн дэлхийн дайны нөхцөл байдлыг Эрдэнэчилүү сайдаар яриулъя. За баярлалаа. Чи яахан чаргагүй 7-8 сар бас нэлээд завгүй байсныг сая тэмдэглэчихлээ. Тэгээд чи тэр подкаст хийлгүй баг 17-8 хон ч уу да. Саяхан чинь 8 сард нэг том их хурал боллоо. Одоо манай монголч эрдэмтдийн их хурал болоод өнгөрлөө. Чи бас Японы эрдэмтдээ бас хурал зөвлөгөөн уулзалттай хөдөө орон нутгаар явах ажилтай нэлээд байсан байна лээ. Тэгээд чи тэр бас нэлээд битэрийн яриа хөөрөний дунд нэлээд завсар гарчлаа. Тэгэхээр одоо яг хуу сүүлийн үеийн байдлыг хоёулаа яри. Энэ дээр бол ер нь Украины сүүлийн үеийн байдал дээр нь одоо Каспийн тэнгис, хар тэнгисийн одоо бүсэлтийн талаар нь өрөндийн одоо хараат бус мэрэгжилтэн эрдэмтэн мэрэгдийн одоо ярьж байгаа зүйлүүдээс бас иргэдээ бас хүргэе гэж бодож байна л да. Тэгээд гэхдээ энэний өмнө би бас нэгэн зүйл бас хэлмээр байна. Энэ сая би одоо яг 8 сарын ихээр энэ Америкийн том судаач эрдэмтэн одоо нүүбэд бас том үйл ажиллагаа явуулж байгаа Джеффри Саксын мэдээг үзэж байтал надад нэг гинт эргэлзээ төрлөө. Тэгээ ийм байр сууриас ярих учиргүй хүн юмсан гэж бодоод эргээд шалгаад үзлээ. Тэгээ үнэхээр тэр хүний 7 сарын 29-ний өдөр хийсэн тэр яриа нь тэр өөрийнх нь яриа биш юм байна лээ. Өөрөөр хэлбэл хуурдахад тун амархан болсон байна. Энд бас би энийг тэмдэглээд хэлчихэн зүйтэй байх гэж бодож байна. Энэ Джеффри Сакс сая 7 сарын 29-ний өдөр тэр Global Brief Review-гийн нэвтрүүлэгт тэр оролцоогүй юм байна лээ. Тэгээд гагцгүй түүний дүр төрх хоолойг нь дуурайлгаад хийсэн хиймэл оюун ухааны хуурамч дүрс бичлэг болж таарсан байна лээ. Тэгээд энэ үйл явдал нь энэ Орос Украины мөргөлдөөний энэ эргэн тойронд хуурамч мэдээлэл тараах зорилгоор одоо нөлөө бүхий шинжээчд мөн дэлхийн удирдагчдын дүр төрхийг ашиглаад тоон технологиор энэ манипуляц хийх явдал энэ газар авч байгаагийн нэг жишээ гэж энд хэлэх хэрэгтэй байхаа гэж би бодож байна. Тэгээд би одоо яг Джеффри Сакс энэ тухайга өөрөө юм ярьсан уу үгүй юу гэдгийг тодруулж үзлээ л дээ. Тэгсэн үнэхээр Джеффри Сакс энэ талаар ярьсан байна лээ. Тэгээд ихээхэн дургуутж байгаа өөрөө илэрхийлж байна лээ. Тэгээ ер нь болгоомжтой байхгүй бол энэ байдал улам цаашдаа бол төвөгтэй болох төлөвтэй байна. Би эргээд ингээ бодоод байсан чинь ер нь чивэд хоёрыг ч дуурайлгаад янз бүрийн юм гаргаж болзошгүй юм байна гэж бас хэлэхээр болчоод байна л да. Энийг би бас хэлэх зүйтэй би түрүүн нэг бас ийм байдалд хууртаад орцсныг бас би дахиад сануулад хэлчихье. Саяхан бас нэг юм болж байна лээ. Одоо юуны Украины талаар Украины зүгээс л явуулж байгаа мэдээ бололтоо. Украины арми Оросд алдсан газар нутгаас 750 гаруй километр хавдраад газар нутгийг авч чадлаа энэ төргээд нэг тийм мэдээ нэлээд хэсэг явсан 2-3 хоногийн өмнө. Тэгсэн чинь тийм байна лээ. Тэгсэн чинь тэрнийг одоо зарим одоо бие даасан мэргэжилтнүүд тийм юм гэж хаавах вэ гэд тайлбарласан байна лээ, тийм ээ. Та тэрийг анзаарсан уу? Анзаарсан. Гэх мэт тийм ээ. Тийм мэдээ явж ирсэн. Тийм учраас энэ хуурамч одоо мэдээлэл их одоо тархаж байгааг бол одоо анзаарахгүй өнгөрч болохгүй. Ялангуяа одоо чи битээр одоо энэ подкаст хийдэг хүмүүс ер нь одоо энэ манай
хэвлэл мэдээллийн одоо хүмүүс бол бас анхаарах хэрэгтэй юм болов уу гэж надад бодогдсон л доо. Яагаад гэвэл төөрөгдөлд орж болзошгүй байна. Яг хуу бид өөрсдөө энэ асуудлуудыг бас тодорхой хэмжээгээр мэддэг учраас хүмүүсийн ярьж байгаа тэр өнгө аяс байр суурийг бараг мэддэг учраас энэ одоо худал хуурмаг юм ярьж байгааг бол одоо гадарлахтайгаа байна. Зүгээр юм одоо энэ нарийн ширийн асуудлыг мэддэггүй хүмүүс бол их амархан хуурдаж болзошгүй юм байна шүү гэдгийг энд дахиад хэлчих нь зүйтэй болов уу гэж бодож байна. За энэ хамгийн сүүлийн үеийн нэг мэдээнээс ярил л да. Энэ сая Украины баталгаа хамгаалахны сайд асан Михаил Фёдоров гэдэг одоо нэг нэлээд энэ хүний тухай баруунд мэдээ эсэлт их явж байна. Тэгэхээр энэ хүнийг ерөөсөө ажилд оруулаад нэг 5-6 сар болгоод ажлаас нь Зеленский одоо огцруулчихсан шүү дээ. Тэгэхээр энэ Михаил Фёдоров сая YouTube-аар ярьсан байна лээ. Тэгээд тэндээ бол ерөөсөө дайны үед ч гэсэн ерөнхийлөгчийн сонгуул явуулахыг шаардсан байна лээ. Тэгээд тэн дээр хамгийн гол нь одоо энэ засгийн газрын авилгыг хатуу их шүмжилсэн байна лээ. Засгийн газар үйл ажиллагаагаа зохиосоор явуулж чадахгүй байна гэдгийг хэлсэн байна лээ. Тэгээд энэ бол залуу хүн л дээ. Одоо 35 настай улс төрч залуу. Тэгээд энэ сая 8 сарын 18-нд энэ YouTube сувгаар одоо бичлэг гаргаж ер нь Украин улс засаглалын тогтолцооны гүн хямралд ороод байна гэж хэлсэн байна лээ. Тэгээд энэ Фёдоров цэргийн дэглэм одоо үйлчилж байгаа хэдий ч гэсэн сонгуул явуулах хууль эрх зүйн аюулгүй бодит механизмыг бүрдүүлэхийг уриалсан байна лээ. Тэгээд тэрээр энэ албан тушаалтнуудын авилгыг шүүмжилсэн байна лээ. Дайны үеийн хөрөнгийг одоо хумсдах нь фронтод одоо дрон, сум хэрэгсэл, шархадагцтыг одоо нүүлгэн шилжүүлэх эмнэлгийн машинуудыг дутагдахад шууд хөргөж байна гэж засгийн газрынхаа үйл ажиллагааг бол хатуухан шүүмжлээд авч юм лээ. За тэрээр мөн хуучин тогтолцоо зөвхөн өөрийгөө л хамгаалж байна. Бүтэц зохион байгуулалтын шинжилгээс үхтлээ айж байна гэж тэмдэглэсэн байна. За баталгаа хамгаалах яамны тэр олон тэрбум долларын худалдан авалтын энэ үйл ажиллагаанд тэр датад суурилсан эрс шинжилэл хийсэн нь түүнийг гэнэт албан тушаалаас нь огцруулах гол шалтгаан болсон гэдгийг энэ сайд асан залуу мэдгдсэн байна. Энээс болж л ажлаасаа хөөгдсөн гэж ярьж байна л да. За тэгээд энэ Фёдоров энэ армийн тэр ерөнхий командлагч тэр Александр Сирскийтэй зөрчилдөөд тэгээд 6 сар ажилласныхаа эцэстэл 26 оны одоо энэ оны 7 сарын дундуур үүрэгт ажилласаа чөлөөлөгдсөн гэсэн мэдээнүүд гарч ирсэн. Энэ чивээр урд өмнө бас ярьж ирсэн. За тэгээд яг энэ энэс болж одоо олон нийтийн жагсаал ТВ-т бол нэлээд их гарсан байна лээ. Тэгээд ер нь 7 сард явуулсан санал асуулгаар Украинчуудын 72% нь түүнийг ажлаас нь чөлөөснийг дэмжээгүй эсэргүүцсэн байна гэсэн мэдээлэл гарч байгаа байна лээ. За тэгээд Киевийн олон улсын тэр социологийн хүрээлэнгээс тэр явуулсан судалгаагаар Фёдоров олон нийтийн итгэлийг хүлээсэн тэр зүтгэлтнүүдийн 2 дугаарт эрэмлэгдсэн байна. Зеленский бол 4-т орсон. Тэгээд ер нь нэлээд хол тасархай Фёдоров төрүүлээд явсан гэдгийг энд тэмдэглэсэн байна лээ. За Зеленский бол Фёдоровд ажил өгөх гэж бас хэдэн санал болгосон юм байна лээ тийм. Тэгээд жишээ нь одоо цэргийн инновац одоо хариуцсан шадар сайдын ажлыг одоо мань хүн санал болгосон. Тэгээд энэ албан тушаалаас Фёдоровыг татгалцсан тухай мэдээлэл гарсан байна. Тэгээ мань хүн өөрөө юу гэж яах вэ гэхээр ерөөсөө би зөвхөн цэргийн шинжилгээг эцэст нь хүргэх бодит эрх мэдэлтэйгээр эргэж ирнэ шүү гэдгийг өөрөө хэлсэн байна. За
Тэгэхдээ бол мань хүн энэ албан тушаалд өөрөөр хэлбэл Батлан хамгаалах сайдын албан тушаалд буцаж очиж чадахгүй болчихлоо л доо. Яагаад гэвэл саяхан Зеленский өөрийнхөө тэр үүрэг гүйцэтгэгч Евгений Хмара гэдэг хүнийг Батлан хамгаалахын сайдын суудалд жинхлүүлэхээр парламентда албан ёсоор нэрийг нь дэвшүүлээд оруулсан гэж байна. За энийг ясандаа тэр Михаил Фёдоров энэ ажилдаа буцаж ирэх боломжгүй болчихлоо гэдэг нь тодорхой болж байна л да. За тэгээд энэ Хмара гэдэг хүн бол ер нь нэг тийм олон нийтэд төдийлөн танигдаагүй. Тэгээд тагнуулын салбарын одоо ахмад зүтгэлтэн юм байна лээ. Тэр одоо Украины зэвсэг түвшний тэр тусгай Альфа гэж тусгай ажиллагааны төвийн даргын албан тушаалд ажиллаж байгаад энэ сайдын албан тушаалд нэр дэвшигдээд гарч байгаа юм байна. За тэгээд Зеленский түүнээс гадна парламентда тэр гадаад хэргийн сайдаар одоо ажиллаж байгаа тэр Андрей Сибиха гэж хүнийг энэ албан тушаалд үлдээх саналыг бас оруулсан гэж байна. За тэгээд бас санал асуулгын юугаар дүнг бас танилцуулж байна л дээ. Тэр хэрвээ өнөөдөр энэ дайны үеийн ерөнхийлөгчийн сонгуул хэрвээ болох юм бол Зеленский Фёдоров хоёрдугаар шатанд үлдэх юм бол Фёдоров итгэл төгс ялалт байгуулна гэсэн сүүлийн үеийн судалгааны үзүүлэлт харууллаа гэсэн мэдээ гарсан байна. Тэгэхээр өнөөдөр үнэхээр чивээр өмнө нь ч бас ярьж байсан л да. Одоо Зеленский хэрвээ ерөнхийлөгчийн сонгуульд оролцох юм бол ялах магадлал том бага байна гэдэг. Тэр нь л одоо яг тодорхой харагдаж байна л да. Энэ бол Украины өөрсдийнх нь хийсэн судалгаагаар ийм үр дүн гаргаж байгаа юм байна. За одоо би Украинын дайны сүүлийн үеийн нөхцөл байдалтай холбогдуулаад энэ профессор Джон Миршаймер тэгээд нөгөө Норвегийн профессор Глен Дийсен хоёрын хоорондоо ярьсан зүйлийн талаар товчхон тэдний ярьсан тэр гаргаж байгаа дүгнэлтүүдийн талаар би мэдээлэл өгье. Тэгэхээр энэ профессор Миршаймерын одоо үзэж байгаагаар энэ Украины зүгээс энэ Оросын гүн рүү хийсэн олон удаагийн дроны халдлагууд нь энэ Оросын талаас хатуу харих хэмжээ авахд хүргэж улмаар Одесса бомбын цогцлбор болон хар тэнгисийн бусад бомбуудыг хаахад хүргэсэн байна. За энэ нь Украиныг далаад гарцгүй болгож эдийн засагт нь сүрлийн цохилт өгсөн гэж тэрээр тайлбарлаж байна. Энэ тухай чивэдээр бас өмнө ярьж байсан. Энэ хар далайгаар бол Украин чинь экспортын 70-80% нь тэнд Одессын бомбоор гардаг учраас хэрвээ энэ бомб таагдах юм бол эдийн засгийн одоо хүнд байдал орно гэж хэлсэн. За тэгээд Миршаймер профессор бол ерөөсөө юуг бол энийг Одессагийн тэр бомб таагдсанаар энэ Украины эдийн засагт ер нь сүрлийн цохилт өгсөн байна гэдгийг тодорхойлж хэлж байна л да. За энэ Украины фронтын шугам үндсэндээ нурж байгааг мань хүн онцолсон байна лээ. За тэгээд ер нь энэ оны эцэс гэхэд Оросын холбооны улс Донбассыг бүрэн хяналттай авах болно гэсэн таамгийг гаргасан байна. За тэгээ Украины дроны довтлогоо Оросын довтлогоог хэдийгээр удраашруулж байгаа ч гэсэн Украин ялагдах магадлал маш их өндөр байгааг профессор Миршаймер тэмдэглэсэн байна. За тэгээд дүүнээс гадна өрөндийн орнууд ялангуяа Америкийн нэгдсэн улс ер нь Украинд үзүүлж байгаа тусламж нь бол улам багасж байна гэдгийг бас энэ тэмдэглэх хэрэгтэй. Ер нь маш их том хязгаарлал байдалд орж байна л да. За Америкийн нэгдсэн улс түүний холбоотнууд жишээ нь Patriot Fusion мөн одоо цэргийн чадвах маш их дутмаг. За тэгээд дайны үр дүн үндсээр нь өөрчлөх улс төрийн хүсэл зориг энэ орнуудад байхгүй байна гэдгийг профессор Миршаймер онцолсон байна.
За тэгээ өрөндийн орнууд энэ мөргөлдөөнийг нэг тийм хар цагаан маягаар дүрслээд одоо сайн эсвэл муу маягийн тийм тэмцэл гэж харуулахыг хичээж байгаа чинь ерөөсөө Путинийг энэ Гитлертэй адилхан оролдлого юм аа. Нэг хоёрдугаарт ерөөсөө цаашдаа бол Оросын холбооны улстай дипломат хэлцээ хийх боломжийг бараг эцсийн эцэст бол үгүй болгож яана гэдгийг хэлж яана л да. За тэгээд хамгийн Мершаймер профессорын хэлж байгаагаар бол ерөөсөө хамгийн таагүй үр дүн бол энэ Орос улс өөрийн нэгтгсэн нутаг дэвсгэрүүдийг хяналтандаа байлгах тийм хөлдсөн мөргөлдөөн, хөлдөгдмөл зогсон тийм байдал байх болно гэж таамаглаж байна. Тэгээ эцсийн эцдийн дипломат ажиллагаанаас энэ зайлсхийгээд энэ байдлыг улам хурцдах нь Оросын холбооны улсыг илүү их газар нутаг эзэлж Украинд эдийн засгийн хувьд доголт одоо тийм маш их хүндрэлтэй нэг жижигхэн улс бий болгоход тийш нь түлхэж байна гэдгийг л мань хүн дүгнэж хэлсэн байна. Иймэрхүү байдлаар бол одоо Украины том профессорууд бол дүгнэж ярьж байна л да. За түүнээс гадна одоо их энэ талаар ихээхэн бас ярьдаг Себастьян Сас гэж одоо нэг залуу эрдэмтэн байна. Их тодорхой юм ярьдаг. За энэ дээр бол хар далайг одоо хар тэнгисийн одоо бүслэлтийн тухай мань хүн мэдээлэл өгсөн байна лээ. За энэ дээр бол ер нь Оросын холбооны улс Одесса бомбын дэд бүтэц мөн худалдааны хөлөг онгоцууд руу чиглэсэн дайралтаа одоо эрчимжүүлж байна. За тэгээд мань хүний үзэж байгаагаар энэ нь Украины үр тарианы экспортын гол замыг тасалж эдийн засагт нь ноцтой хохирол учруулах зорилготой тэнгисийн цэргийн бүслэлт үүсгэх стратегийн алхам юм а гэж хэлсэн байна. Энэ Оросын баллистик пуужингийн тэр ойрхон сохилтууд Одесса портын 70 гаруй дэд бүтэц 60 гаруй иргэний ачааны хөлөг онгоцыг жагсаалтаас нь гаргаж Украины хар тэнгисээр дамжиж гол экспортын гарцыг одоо үндсэндээ хаачлаа гэдгийг ярьж байна. За энэ нэг ёсондоо Мершаймер профессорын ярьсан зүйлтэй бол яг л явцаа нийцж байна л да. За тэгээд ер нь Америкийн байр суурийн талаар бас ярьж байна. Одоо жишээ нь НАТОгийн гишүүн орнуудад Америкийн нэгдсэн улс зэвсэг худалдах талаар энэ тэр хийсэн тэр мэдгэдлийн мань хүн дурдж байна лээ. Тэгээд ер нь бол хэрхэн энэ зэвсгийг Европын одоо НАТОгийн гишүүн орнууд цааш нь хуваарлаж байгаа талаар надад ямар ч мэдээлэл байхгүй гэж Трамп хэлсэн гэж хэлж байна лээ. Тэгэхээр тийм учраас бол ер нь энэ Дональд Трамп бол ер нь ерөөсөө нийлүүлж байгаа зэр зэвсэг нь хаашаа яаж явж байгаагийн талаар бол тодорхой мэдээлэлгүй сууж байгаа хүн байна лээ тэ. За түүнээс гадна энэ Европ орнуудын зарим хэл дээр янз одоо төрөл бүрийн бас янз бүрийн үйл явдлууд гарч байна. Жишээ нь одоо Румыны агаарын орон зайд хэд хэдэн дрон устгасан тухай мэдээлж байна лээ. Тэгээ энэ бол магадгүй Оросын зүгээс анхааруулга өгч байгаа юм байж магадгүй шүү. Өөр нэг талаар, нөгөө талаар НАТОгийн хамгаалалтыг ямар нэгэн байдлаар сорж байгаа үйлдэл байж магадгүй гэсэн таамаглалыг бас шинжээч хүмүүс бас ийм таамаглалыг бол гаргаж хэлж байна. За тэгээд Зеленский энэ 9-р сард энэ Орост дайчилгааны шин давалгаа гарч болзошгүйг анхаарууллаа гэж байна. Тэгээд энэ Киев орчмын зэвсгийн үзэсгэлэн рүү Оросын баллистик пуужингаар харуулсан тухай дурдж ярьж байна лээ. Тэгэхээр энэ бол Оросын холбооны улс дайчилгаагаа ер нь дахиж одоо дайчилгаа явуулахаар бэлтгэж байгаа нь бол тодорхой харагдж байгаа юм шиг байна лээ. Ер нь бол одоо цаашдаа энэ дайны үйл явц бол улам л өргөжиж болзошгүй гэсэн ийм тоо баримтууд гарч явах шиг байна. За тэгээд түүнээс гадна энэ Украины бас энэ алсын тусгалтай дроны талаар бас мэдээлэл гарсан байна лээ. Энэ бол Украин одоо эх жил одоо өөрөөр 2027 он гэхэд
5,000-аас 10,000 км-ийн тусгалтай дрон бүтээх зорилготой гэж Зеленский мэдгдсэн байна. Энэ тухай мэдгдсэн тухай ярьсан байна лээ. Тэгээд энэ нь бол Америкийн нэгдсэн улсаас үргэлжлүүлэн дэмжлэг хөрөнгө оруулалт татах зорилготой байж болзошгүй маа ингэж ярьж байгаа нь магадгүй юм а гэж тэр хөтлөгч залуусаас хэлж байна л дээ. За түүнээс Европын холбооны хооронд бол тодорхой хэмжээний бас хурцлбал байдал үүсэж байна. За одоо энэ Оростой холбоотой хятадын бизнесүүдэд Европын холбооноос 20 арга хэмжээ авсны хариуд нь Хятад Европын холбооны батлан хамгаалах мөн технологийн 14 компанид экспортын хязгаарлалт тогтоохоо мэдгдсэн гэж байна. За ингээд энэ байдал бол цаашаа ингээд үргэлжлэх төлөвтэй харагдаж байна л да. За тэгээд энэ Оросын холбооны улс Одесса хотын эсрэг чиглэсэн дайралтаа энэ эрчимжүүлж байгаа нь цэргийн шалтгаанаас илүүтэйгээр Тэнгисийн цэргийн бүслэлт үүсгэх замаар Украин мөн барууны орнуудад эзэн засгийн дарамт шахалт үзүүлэх зорилготой байж болзошгүй юм а гэж энэ шинжээчид үзэж байгаа юм байна. За энэ нь бол Анкориджийн ойлголцлууд бүтлгүүлсэнтэй холбоотой стратегийн өөрчлөлт болж байна. Дипломат арга замууд хаагдсанаар энэхүү ажиллагаа нь Орос мөргөлдөөнийг шийдвэрлэх арга барилаа эрс өөрчилж байгааг дохио гэж үзэж байна гэж ярьж байна. За тэгээд энэ Одесса, Черноморск, Пивденний гэж одоо бомбтууд байна. Энэ хоорондоо маш их ойрхон байрлдаг юм байна л дээ. Тэгээд энэ тухай ярьж байгаа хүмүүсийн тэмдэглэж байгаагаар энэ хоорондох зайн их ойролцоогоор 25-аас 30 км-ийн байдаг юм байна. За энэ газар зүйн тэр нягт байршил нь эдгээр бомбтыг нэгэн зэрэг хамгаалахад бол их хүндрэлтэй болгож байгаа. Тэгээ Оросын зэвсэг хүчин тэдгээрийг нэг бус нутагт чиглүүлэн дайралт хийхээр хялбар болгож байна гэсэн мэдээ гарч байгаа байна. За түүнээс гадна энэ Украин нь үр тарианы дэлхийн томоохон экспортогч орн учраас эдгээр бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд борлуулах, тээвэрлэх боломжгүй болох нь эцсийн эцэст бол хүнсний үнийг дэлхийд шүү дээ. Хүнсний үнийг ихээр өсгөх аюултай байна гэдгийг бас ярьж байна. За энэ экспортын энэ одоо 22 оноос өмнө Украины экспортыг бол зарим нь одоо 70-80% гэж, зарим нь 90 орчим хувь гэж ярьдаг юм байна. Энэ экспортын одоо энэ их өндөр хувь нь энэ хар тэнгисийн бомбтуудаар дамждаг байсан. За энд бүсэлд үүсгэснээр Украиныг бол ерөөсөө үр тариа бусад бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд борлуулах ерөөсөө боломжгүй болгож байна. Ингэснээрээ бол Украины эдийн засагт сүрэл үүсгэж байна гэдгийг одоо хэлж байна л да. За тэгээд энэ мэдээж хэрэг эн чинь ингээд экспортынхаа тэр гол бүтээгдэхүүнийг гаргаж чадахгүй байгаа нь эцсийн эцэст бол эдийн засгийн асар их алдагдалд хүргэж байна Украиныг. Тэгээд Украин үндсэндээ өөрийгөө тэтгэх чадамжгүй болгож байна. Улмаар Европын дэмжлэгээс улам бүр хамааралтай болоход хүргэж байна гэдэг дүгнэлтийг цаадуулан гаргаж байна л да. Энэ мэргэжлийн улсууд гаргаж байна. За тэгээд энэ мэдээж хэрэг Европын орнууд бол энэ хэмжээний одоо үүрэг хариуцлага өөр дээрээ үүрэх ер нь явандаа бол боломжгүй болно. Ер нь маш их одоо хүндрэлтэй байдалд өөрсдөө орж байгаагаа бол бас ойлгож байгаа юм шиг байна. Энэ тухай бол ярьж байна. За түүнээс гадна Оросын одоо зэвсэгт хүчин энэ бомбын дэд бүтцээс гадна тэр Украины бомбтуудад нэвтрхийг оролдож байгаа арилжааны хөлөг онгоцуудыг бас онилж бас устгах үйл ажиллагаа явуулж байгаа юм байна лээ. За ингээд энэ юутай холбоотой хар тэнгистэй холбоотой зүйл энэ байна. За түүнээс гадна энэ одоо Америкийн том мэргэжлийн улсууд энэ
юу бас хэд хэдэн томоохон дүгнэлтүүд бас гаргасан байна. Энэ одоо жишээ нь энэ Джонсон, Ларри Джонсон гэдэг одоо тагнуулын төв газрын одоо анализ хийдэг хүн байсан. Энэ юу гэж ярьж байна вэ гэхээр Украины энэ Каспийн тэнгис дэх Ираны хөлөг онгоцыг довтолсон үйлдэлийг ерөөсөө цэргийн ямар ч ач холбогдолгүй цэвэр улс төрийн шоу гэж үзсэн байна. Энэ сая чинь Украин юу яасан шүү дээ. Каспийн тэнгис Ираны хөлөг онгоц, Оросын хөлөг онгоцыг эсрэг дроноор довтолж тэнд хөдөлгөөнийг зогсоосон байсан. Тэгэхээр яг энийг бол одоо хүмүүс нэлээд шүүмжилж ярьж байна л да. Тэгээд Ларри Джонсон бол ерөөсөө энийг ямар нэгэн цэргийн ач холбогдолгүй цэвэр улс төрийн шоу гэж одоо ярьсан байна. Тэгээд энэгээрээ ерөөсөө юу үзүүлэх гэж байна вэ гэхээр Киев Америкийн нэгдсэн улсын засаг захиргаанд бид Ираны эсрэг ануугийн талд зогсож байгаа шүү гэдгээл харуулахыг оролдож байна гэж Ларри Джонсон дүнжилж байна. За тэгээд Ираны хөлөг онгоцуудыг ингэж устгаж байгаа нь маш одоо гинэн үйлдэл. Энэ нь эцсийн эцэст Орос, Ираны зүгээс Украины эсрэг хамтарсан асимметрийн хүчтэй хариу цохилт өгөх аюултайг тэрээр анхааруулсан байна лээ. За түүнээс гадна одоо Америкийн хуранда Макгрегорын одоо үзэж байгаагаар энэ Украинийн алсын туслалын дроны довтлогоонууд нь фронт дээрх ялагдлыг нуух гэсэн хэвлэл мэдээллийн залхиа арга юм а гэж хэлсэн байна. Мөн тэрээр Украин ялж байна гэдэг суртал ухуулга нь нөхцөл байдал маш хүндэрснийг илтгэж байна. Энэ нь ануугаас илүү их зэвсэг авах гэсэн PR ажиллагаа гэж манайхан тэмдэглэж хэлсэн байна лээ. Гэвч энэ нь дайны үндсэн дүр зургийг бол өөрчлөх ямар ч боломж байхгүй гэдгийг хэлсэн байна. За энэ эцсийн эцэст энэ Оросын холбооны улсын гүн рүү цохилтууд хийж байгаа нь энэ Москваг айлгахын оронд Оросын талыг улам хурцлж дайны зорилгоо өргөлжүүлж Одесса, Харьков зэрэг бүсүүдийг бүрэн өөрийнхөө хяналтандаа авах, өрөндийн зэвсгээс хамгаалах буфер бүс үүсгэхэд хүргэж байна гэж ийм дүгнэлт бас гаргаж хэлж байна. За одоо жишээлбэл Норвегийн профессор Глен Дийсэн юу гэж ярьж байна вэ? Энэ эдийн засгийн эцсийн эцэст амиа хорлолт гэж хэлж байна. Энэ Украин бол Каспийн тэнгист цохилт өгснөө хэдийгээр одоо тэмдэглэж хэлж байгаа ч гэсэн энэ Оросын тал хар тэнгисийг боддоор яг хаасан хэвээр байгаа явдал Украины хөдөө аж ахуйн экспорт болон НАТОгийн зэвсгийн тээвэрлэлтийг эцсийн эцэст ингээ боомлоод хаачж байна гэдгийг дахин хэлж байна. Би одоо өөрөөр хэлбэл энийг давтаал яриад байна л да зарим зүйлүүдийг. Энийг бол олон эрдэмтэд өөрсдөө хэлж байна. Тэгээд энэ Оросын эсрэг хийж байгаа энэ өрөндийн эдийн засгийн дайн нь эргээд Европын аж үйлдвэрийг нурааж байна. Тэгээд эдийн засгийн амиа хорлолт хэрэг дээрээ болж гин гэдгийг одоо жишээл тэмдэглэсэн байна. Орос улс дрон их мууны үйлдвэрлэлээр НАТОг давсан хэвээрээ байна гэж энэ хүн хэлж байна да. За тэгээд түүнээс гадна түрүүн чигээр бас энэ тухай ярьж байсан. Профессор Миршаймер бол хэлж байна л да. Одоо ингэж Оросын гүн рүү одоо ингэж цохилт хийж байгаа нь эцсийн эцэст нь Оросын энэ төвчээр нь барагдаж байна. Тийм учраас одоо энэ Оросын зүгээс Украины эсрэг ихээхэн хүчтэй одоо цохилт 7 сарын эхнээс эхэлсэн явдал бол үүнийг бол нотолж байна гэдгийг хэлж байна л да. За энэ Каспийн тэнгис дэх байдал энэ ялангуяа 7 сарын сүүлчээр энэ байдал нэлээд Украин Каспийн тэнгист хэд хэдэн хөлөг онгоцыг бол
анилж зохилд өгсөн шүү дээ. Тэгэхээр энэ дээр нэг ёсондоо бол энэ Каспийн тэнгис нь энэ Орос Украины дайн мөн ойрох дорнодын мөргөлдөөн энэ огтолцсон цэргийн стратегийн шинэ фронт бий болж байна гэдгийг бас хэлж байна. За энэ саяхан бас болоод өнгөрсөн өдрүүдэд энэ Украины тал энэ ингэж алсын зайн троноор ингээд цохилт өгч байгаа нь тэр Оросын тэр энэ халдлага нь бол энэ дипломат харилцааны ноцтой хямрал дагуулж байна. За Ираны талаас Киевийн эсрэг одоо урьдчилж тааварлшгүй үр дагавар болж болон цэргийн хариу арга хэмжээ авч болжшгүй юм а гэдгийг эрдэмтэд анхааруулж байна. За энэ Украины алсын зайны дронууд энэ Ираны хойд хэсгийн тэр Анзалийн бомбтод бүртгэлтэй Ираны худалдааны ачааны хөлөг онгоцыг бас олсон байна лээ. Тэгээ халдлага болох үед уг хөлөг онгоц Каспийн тэнгис дэх Оросын Волга мөрний гаднах зогсоолд байрлаж байсан байна. Ингэж одоо дроны цохилтын улмаас тэр хөлөг онгоцных нь гүүрэн бүтэц сүрж дэлбэрэлт болсны улмаас Ираны нэг далайчин ам өргөдөж багийн хэд хэдэн гишүүн шархагдсан байна лээ. За тэгэхээр байдал бол одоо эцсийн эцэст Зеленскийн энэ үйл ажиллагаа нь одоо өөрийнх нь эсрэг Иран одоо байлдах, өөрийнх нь эсрэг одоо Ираныг өөрийнхөө эсрэг одоо нэг том юу гаргаад ирчлээ л дээ. Өөрт нь бол их л Украинд бол ашиггүй байдал үүсэж байна гэж хэлхээс өөр арга алга байна. За энэ Ираны гадаад хэргийн яам энэ халдлагыг бол олон улсын эрх зүйг зөрчсөн, дайсагнасан мөн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж буруу шаасан байна лээ. Тэгээд Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи энэ халдлагыг Израилийн захиалгаар хийсэн гэж үзэж байгаа гэдгээ хэлсэн байна лээ. Тэгээд бид хариу арга хэмжээ авахгүй өнгөрөхгүй шүү гэдгийг анхааруулсан байна лээ. За тэгээд Тегеран хотдох үргийг төр хамаарагчийг дуудаж эсэргүүцэл илэрхийлсэн байна лээ. Тэгээд энэ Аракчи Европын холбооны гадаад бодлогын одоо дарга сайд юм гэж хэлж болохоор Кая Калас тэгээд Оросын гадаад хэргийн сайд Лавров нартай яаралтай энэ талаар утсаар ярьж нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлөөр үүнийг буруу шаахыг шаардсан байна лээ. За энэ тэр бүс нутгийнх нь одоо хариу үйлдэлүүдийн талаар товчхон нэг ганц хоёр зүйл хэлье. Энэ хөрш орнууд одоо тэр энэ Каспийн тэнгисийн ойролцоох хөрш орнуудын нөхцөл байдал хурцсанд бол маш их түгшиж байна. Жишээ нь одоо Туркменистаны гадаад хэргийн яамнаас мэдээлэл гаргасан байна лээ. Тэгээ энэ халдлагыг бол хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тэд нэрлсэн байна. Тэгээ эрх газрын дундах Каспийн тэнгис нь инх тайван төвийг сахисан бүс хэвээр үлдэх ёстой гэдгийг Туркменистаны гадаад яамны мэдээлэлд дурдсан байна гэж хэллээ. За Каспийн тэнгис одоо ер нь юугаараа чухал ач холбогдолтой юм бэ? За энэ бол ерөөсөө уламжлалт ёсоор Орос Ираны бүрэн хяналтад байдаг газар. За НАТО эсвэл Анугийн тэнгисийн цэргийн хүчин нэвтрэх ямар ч боломжгүй тийм хаалттай усан бүс юм байна. За энэ нь бол Ираны эдийн засгийн хойд талын амин судас гэж бас үздэг юм байна. Тэгээ Ираны дрон, зэвсэг, цэргийн хангамжийг Оросын өмнөд хэсэг рүү шууд тээвэрлэдэг 20 гаруй хэмжээнд өртгөөс ангид тийм логистикийн чухал коридор болдог юм байна. Тэгээ Украины тал Каспийн тэнгист энэ дайны галыг авчирснаар энэ цэргийн нийлүүлэлтийн сүлжээг өрн тасалдуулж Ираны одоо тэр Москвад үзүүлэх дэмжлэгийг хүндрүүлэхийн зэрэгцээ Төв Азийн эрчим хүчний экспортын дэлхийн зах зээлд гарах урсгалын өслийг нэмэгдүүлж байна гэсэн байна. Одоо жишээ нь Казахстаны газрын тос тэргээр явдаг байхгүй юу? Нэг ийм байдалтай байж байна. Юу?
За би бас түүнээс гадна энд нэг Франц тэр юуны Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагад ажиллаж байсан Бенуа Паре гэж хүн Франц хүн ном бичиж гаргасан байна. Тэр нь бол Украин их хуурмаг явдал гэсэн нэртэй ном гаргасан байна. За энэ дээр бол ер нь юу одоо болж өнгөрсөн бэ? Үнэн нь юу юм? Худал нь юу юм бэ гэдгийг нэлээд тодорхой гаргасан юм байна лээ. Тэгээ энэ ном нь бол хүмүүсийн бас нэлээд анхаарлыг татж байгаа юм байна лээ. Энэ талаар хэрвээ цаг байвал товчхон ганц хоёр зүйл хэлчмээр байна. Одоо танд 4 минут байна. Тийм үү. За тэгэхээр энэ Бенуа Паре гэж хүн юу гэж хэлээ л дээ. Энэ Оростой ямар ч хэлэлцээ хийхээс татгалзах ёстой гэсэн үндслийг бий болгохын тулд энэ мэдээллийг хэрхэн ажилласныг маш их дэлгэрэнгүй тайлбарлаж ярьсан юм байна лээ. Тэгээ одоо жишээ нь Мариуполд энэ бол тэр амаржих газар мөн театрыг бөмбөгдсөн явдлыг хөндөж энэ албан ёсны мэдээллийг эргэлзээнд оруулж эдгээр байгууламжийг Украины цэргийн зориулалтаар ашиглаж байсан байдал Бучад бас нэг ихээхэн одоо эвгүй мэдээлэл гарч ирснийг бид одоо мэдж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгээ тэнд бол ерөөсөө Оросын цэргүүд одоо Украинийн одоо энгийн номхон иргэдийг одоо буудаж тэгээд энэ гудамжаар ерөөсөө олон одоо буудулсан хүмүүс хэвдэж ирснийг харуулж ирсэн. Тэгэхээр энийг бол хэрэг дээрээ худал мэдээлэл юм а гэдгийг мань хүн гаргаад энэ номонд гаргаад хэлчихсэн байна лээ. Тэгээ энэ дээр бүр их тодорхой хэлсэн байна лээ л дээ. Тий. Энэ одоо жишээл цаг хугацааны зөрүү тэнд байсан гэж байна. Уучлаарай. Тэр Буча хотын дарга 3 дугаар сарын 31-нд Оросын цэргүүд явсан гэж өөрөө бичлэг хийх үед нь гудамжинд цогцос байсан талаар огт дурдаагүй өнгөрж байсан. Гэвтэл Украины аюулгүй хүчин дараах өдөр нь 4 сарын 1-ээс эхлэн одоо тэр цэвэрлэгээний ажлыг явуулна гэдэг нэрээр тодорхой тэр өнгийн тууз зүүгээгүй хүмүүсийг онилж буудаж авч исэн юм байна. Тэгэхээр энийг бол яг таамаг маягаар ярьж байна л дээ. Ягаад гэвэл тэнд өөрөө байгаагүй. Гэхдээ ийм юм байсан байхыг бол үүсэхгүй юм аа. Ягаад гэвэл энд чинь яг баримтууд нь бол яг хоорондоо таарахгүй зөрж байгаа учраас энийг ийм таамаглал би гаргахыг бол юу яаж яана. Таамаглалыг гаргах үндэс болж яана гэдгийг өөрөө хэлж байна. За тэгээд энэ мөн л адилхан тэр Краматорск, тэр Стамбул энэ тэрээр энэ Краматорскийн гэдэг галт тэрэгний буудлыг бөмбөгдсөн явдал мөн 22 оны тэр Стамбулын энгийн хэлцээ биш үү дээ. Тэр нурж унсан нь. Энэ нь одоо тэр Борис Джонсон зэрэг хүмүүсийн гаднаас үзүүлсэн шахалттай шууд холбот тайлбарсан байна лээ. Тэгээд 22 оны 4 сарын 8-ны өдөр Краматорск төмөр замын өртөөнд болсон Пуужингийн халдлагын улмаас мөргөлдөөний бүсээс зүхтгийг оролдож байсан 60 гаруй энгийн иргэн амиа алдаж 150 гаруй хүн шархагдсан юм гэж бичсэн байна лээ. Тэгэхээр энийг бол зориуд энэ хэлэлцээг Стамбулын хэлэлцээг ямар нэгэн байдлаар зогсоох зогсоохож зогсоохыг оролдсон ийм үйл явдал болсон юм а гэдгийг хэлж байна л да. Жишээл тэр Краматорскийн үг. Иймэрхүү байдлаар ер нь мэдээллийг одоо худал мэдээллийг тарааж иргэдийн одоо олон нийтийн төөрөгдөлд оруулж байгаа ийм явдууд бол зөндөөс гарч байгааг бол мань хүн гарч хэлсэн байна лээ. Тэгэхээр ерөөсөө парын хөтлөгч хоёр бол ерөөсөө энэ хараат бус мөрдөн байцаалд ихээхэн дутан байгааг тэмдэг